одоо бодохны сэтгэл готролд орох гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа дээрлгүүлж байгаа хүүхдэд тийм сайхан байдгүй. Сайн бацгаана уу? Анди байна. Өнөөдрийн бичлэгээр сэтгэл готрол гэж юу юм бол? За тэгэхээр сэтгэл готрол гэдэг бол айгу хүн сэдв. Тэгээд би яг өөрийнхөө уншсаныг л та нарт ярьж өгч байгаа. Сэтгэл готрол нь бас дотроо төрөлтэй олон янзтай байд юм лээ. За тэрэн дээр нь болохоор Major Depressive Disorder гэнэ MDD гэдэг юм байна. Энэ эмгэг нь шинж тэмдгийн хувьд илүү аюултай, тасралтгүй, итгэл найдваргүй, гунигтай, хинт чирэггүй мэд санагдах бөгөөд энэ мэдрэмжүүд нь арилдаггүй гинэ. За доорх шинж тэмдгүүд нь 5-аас багагүй 2-7 хоног болон түүнээс урт хугацаанд үргэлжилсэн байх юм бол одоо MDD байж болцсошгүй гэж одоо үздэг юм байна. За тэгэхээр юу байдаг вэ гэхээр өдрийн ихэнхд нь сэтгэлээр унах. За ингээд өдөржин байж хаад ер нь ингээд байнгын сэтгэлээр ундаг тий, байнгын ингээд бодол тавтаал, санаа алдаал тий. За тэгээд дараагийнх нь байнга хийдэг зүйлстэй сонирхол буурах. Одоо нөгөө хийдэг байсан юм, одоо сонирхолтой юмнууд нь өөртөө сонирхолтой санагдахаа болж эхлэх нь байна. За мэдэгдэх үеэр жин нэмэх эсвэл буурах. За энийг ер нь бол хүмүүс сайн мэдж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо стресс, депресд орохоор хүний жинд өөрчлөлт ордог. Үсээ тэрний яадаг гэхлээр угаасаа хүний сэтгэл санаад ингээд тавгүй докторгүй байхаар нэг бол амар хийдэн, нэг бол бүр ингээд хоолны туршлагагүй болоод хоолноос гарч марах ч юм уу. Тэгээд тэрнээсээ болоод одоо жиндтэй ихсэх, багасах тиймэрхүү өөрчлөлтүүд гарч ирдэг байна. За хэвийнээсээ илүү их унтах эсвэл унтах чадахгүй байна. За ер нь бол угаасаа яг стресстэй, депресстэй, сэтгэл готролтой үед ер нь дийлэн хүмүүсийн мэдж байгаачлан юу штэ. Угаасаа нойрны хэм маяг өөрчлөлт орно. Нэг бол бүр унтах чадахгүй, нэг бол бүр ингээд хэвийн байдгаасаа илүү амар их удаан унтмаар санагдах. Унтдаг гэж юм. Бодох нь удаашрч, хөдөлгөөн нь удаашрна. За ер нь бол уул нь ингийн үедээ хүмүүс чинь ингээд за энийг ингэчүүл тэрийг тэгчүүл гэж амар хурдан бодож сэтгэнэ тийм үү. За тэнгөт сэтгэл готролтой үед бол ерөөсөө нэг тийм бодол нь хүртэл амар удаан болчихдаг юм байна л да. За хөдөлгөөн нь хүртэл тагаад удаашрт юм байна. Ядарч сулдах ихэнх өдөр нь одоо ямар ч ирч хүчгүй байх. За ер нь бол угаасаа хүний сэтгэл санааг дагаад биеийн хүртэл ингээд өөрчлөгддөг штеп. Сэтгэл санаа тийм хэм байх юм бол угаасаа яг тийм ядарсан мэдрэмжтэй, ядралттай. Тэгээд угаасаа ирч хүчгүй болохоор ингээд юу ч хийхийг хүсэхгүй тий. Яг тийм ямар ч нэг тийм мотивашн авахгүй тий. Тийм л байх юм байна л да. Дараагийнх нь хинт чирэггүй санагдах, гин буруутай юм шиг санагдах. За ер нь бол угаасаа сэтгэл готролтой хүмүүс одоо юунд ч идэвхгүй, юунд ч сонирхолгүй, одоо ямар ч зориггүй санагдаад тэнгүүтлээ эцсүүлд нь ингээд угаасаа би хинт ч хэрэггүй гэсэн бодол өөрт нь амар их төрдөг гэж байгаа юм. Дараагийнх нь төвлөрч чадахгүй, тодорхойгүй байх. За угаасаа ямарваа нэгэн сэтгэлийн те сэтгэл зүйн хямралтай байгаа үед одоо сэтгэл готролтой байгаа үед угаасаа ямарваа нэг ажилдаа хийж байгаа юмдаа төвлөрч чадахгүй. Дараагийнх нь болохоор Persistent Depressive Disorder PDD. Энэ эмгээг шинж тэмдгийн хувьд бол арай сул боловч архаг шинжтэй сэтгэл готрол гэдэг юм байна. Энэ эмгэг нь илүү олон жил улирал солигдохгүй адил тодорхой давтамжтай сэтэрдэг юм байна. За дараах шинжүүд нь 2 жилийн хугацаанд илэрвэл та PDD-тэй байх магадлалтай юм байна. Өдөр тутмын байнга хийдэг зүйлстэй сонирхол буурах, итгэл найдваргүй санагдах, бүтээмж буурах, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурах. Эмэгтэйчүүдийн сэтгэл готрол нь ингээд тод илэрх нь илтвэд юм байна. За тэр нь болохоор нөгөө дааврын өөрчлөлттэй холбогдох нь бас байд юм байна. За нөгөө сарын тэмдгийн үед, жирэмслэлтийн үед, төрсний дараах, цэвэршилтийн үед тэр нь бас нөлөөлдөг байх нь. За сэтгэл хөдлөлийн хувьд болохоор байнгын гуниглах, шалтгаангүй уйлах, тэгээд тийм цөхөрсөн мэдрэмжтэй их тийм хоосон санагддаг гинэ. За дараах нь болохоор өөрийгөө буруутгах. За тэр нь яадаг вэ гэхээр өөрийгөө үн цэнэгүй юм шиг мэдрэх. Тэгээд одоо нөгөө өөртөө амар гимшдэг. Би юу ч хийж чадахгүй байна. Би юунд ч хүрч чадахгүй байна гэж өөрийгөө амар шүүмжилдэг байна. За дараах нь болохоор ирч хүчгүй байдал. За ингээд байнгын туйлдсан мэдрэмжтэй тэг өдөр тутам хэвэн хийдэг байсан зүйлээ одоо өдөр тутам хийдэг байсан зүйл ажил
тэр зүйлсүүдээ хийх тэнхэлгүй болох юм байна. Хоол ба нойрны өөрчлөлт нь ер нь бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн ер нь бол адилхан юм шиг санагдсан. Одоо нэг хит хийдэх эсвэл бүр хит хоолоо хорих тий бүр мөсөн хоолноос гарах ч юм уу бүр нойргуудах эсвэл хит их унтах яг тэрүүгээр бол ер нь бол адилхан байсан. За дараагийнх нь эрэгтэйчүүдэд сэтгэл готрол илрэх шинж тэмдгүүд нь яг ямар байдаг вэ гэхлээр за эрчүүд ингээд сэтгэл готрлаа илэрхийлэх байдал нь одоо гунигаар илэрхийлэх байдал нь айгүй ховор байдаг гинэ. Зан аашны өөрчлөлтөнд нь болохоор эрэгтэйчүүд хитрхи төрөмгийн ууртай, ааштай, цочимтгой болд юм байна. За дараагийнх нь эрсдэлтэй алхам хийх гэсэн мэсэн тэрэн дээр нь яадаг вэ гэхлээр арх согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тэгээд мөрөөдөө тоглох, тэгээд ямарваа нэгэн аюултай зүйлс хийдэг гэсэн байсан. Ажлын хит донтолт гэж бас байсан. Одоо нөгөө асуудлаасаа зугтахын тулд өөрийгөө хит ажиллаар ингээд өөрийгөө их дарддаг байх нь эрэгтэйчүүд. За бие махбодын зөвөр дээр нь болохоор бэлгийн дур бэлгийн дур хүсэлт буураад тэгээд дагаад бэлгийн чадамж нь сулрна. Одоо бид бүгд ярьж байгаачлан одоо бэлгийн сулрал үүсдэг байх нь. Тэгээд цээж толгой нуруу өвдөх хоол боловсруулах тогтолцоо нь бас их ямардаг байх нь. Дараагийнх нь хүүхэд болон өсвөр насныханд илэрдэг шинж тэмдгүүд нь ямар байдаг вэ гэхлээр ер нь бол хүүхэд өсвөр насныхан одоо томчууд чиг үгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ховор байдаг. Бараг илэрхийлж чаддгүй учраас ингээд шууд зан ааш нь огцон өөрчлөлтөөр тэр нь илэрж гарч ирдэг. Тэр нь ерөөд бол юм тусламж хүсэж ийна л гэсэн тохио юм байна. Айгүй уур уцаартай болно. Тэгээд зөрүүдэлдэг. Одоо айгүй зөрүүд болно гэсэн үг. За гуниглахын оронд бүр ингээд тэтэрхий гомдомтгой эсвэл амар уурламтгай үгэнд орохгүй тий одоо ойрлж хашгичих нэг тийм ойлгомжгүй зан ааш үйлдэлүүд гаргад юм байна. За тэгээд дараагийнх нь сургууль болон нийгмийн идэвхэнд буурах. За одоо сурлагын дүн ногцон муунах дуртай байсан одоо дугуулan секцэндээ одоо дургу болох хөндөрөх тий одоо дуртай байсан юм дээрээс дургу болоод ерөөсөө ингээд нийгмээс өөрийгөө тусгаарлах юм байна. Би өвчлөлийн зөвөр тооцох гэсэн байсан. Одоо өвдөөгүй бэжиж гид сүвдүүдэн толгой өвдөөдэн энд өвдөөдэн тэд өвдөөдэн гээд ерөөсөө өвчин тоочоод байдаг гинэ. За дараагийнх нь болохоор одоо өсвөр насныхны хувьд ингээд өөрийгөө тусгаарлах, гэрээсээ дайжих, эсвэл дэлгэцийн хамааралтай болох, өөрийгөө гэмтэх одоо мэдж байгаа да ингээд өөрийгөө гэмтэн гэхээр ингээд томчуудын эцэг эхийн анхаарлыг татахын тулд тусламж хүсэж байгаа учраас ингээд өөрийгөө гэмтээдэг гэж байгаа юм. Тэгээд ингээд томчуудыг харахаар ингээд ямар нэг хэцүү асуудал тулгархаар ингээд арх согтруулах ундаа тамхи хэрэгэлдэг болохоор өсвөр насны хүүхдүүд болохоор ингээд за томчууд ингээд одоо ийм хүнд хэцүү үед ингээд арх угаад идэм бэлээ, тамхи татаад идэм бэлээ гингүүтлээ ингээд тамхи татна. Одоо арх тамхиар өөрийгөө эмчлэх гэж оролдож хэлдэг байх нь. За тийм учраас ингээд хүүхдүүдтэй аягүй сайн ярилцаж ойлголцдог байх аягүй чухал. Өсвөр насн дээр надаас яг иймэрхүү явдал тохиолдож исэн. Яг ингээд бүх өөрийнхөө сонирхолтой байсан юмнасаа сонирхолгүй болоод би өөрөө ингээд дээрлэх хүлжсэн байхгүй юу 10 жилдээ. Тэгээд яг тухайн үедээ ингээд одоо бодохны сэтгэл готролд орох гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа дээрлэх хүлж байгаа хүүхдэд тийм сайхан байдгүй. Тэгээд угаасаа ингээд бүр ингээд аав ээжтэй хэлийгээд ерөөсөө хэлж чаддгүй байсан юм аа. Тэгээд яаж мэдсэн бэ гэхлээр яг ингээд манай орцонд ингээ манай анги охтууд ирээд намайг алгадаад тэгээд надаа ерөөсөө тийм айлын хүүхдэд гар хүрэх хүмүүжил ерөөсөө байхгүй. Тэгээд би өөр ингээ алгадуулсан. Тэгээд ингээ уйлаад цаашаа зайл гэж орилохоос өөр юм хийж чадахгүй. Тэгээд манай ээж намайг сонссон байгаа юм. Тэгээд ээж манд бууж ирээд чимний охинд гар үрдэх хийн гэл тэгсэн чинь тэр охиностаа би тэр байна. Гэл тэгэл яваад өгсөн. Тэгээд манай ээж бүр ингээд тэсгүй шууд сургуулийн менежер ангийн багш дээр очиж уулзаад юу яажсэн юм. Охиноо шилжүүлнэ гэд. Тэгээд уусаа яг тухайн байдал дээр би эргээд харахаар уусаа дээрлэлтэнд өрцөн хүүхдүүд бол юунд сонирхолтой байхаа байждсан билээ. Одоо би өөрөө тухайн үедээ дуулж бүжиглэх урлагийн бүх төрлийн сонирхолтой, спортын сонирхолтой байсан. Тэгээд тухайн үедээ бүр ингээд намайг юунд ч оролцуулахгүй байсан болохоор ингээд сүүл рүүгээ юунд ч сонирхолгүй болсон. Тэгээ уусаа шууд ингээд
яг дундаа ингээд орж исэн болохоор ингээд шинээр орж ирж ирсэн бүх хичээлүүд одоо нөгөө дундаа гэж чинь хим биолог газар зүйдэр гэл ингээд нэмэгдэж штэ. Тэгээд тэр хичээлүүд дээрээ би бүр баг бүх хичээлүүд дээрээ муудсан. Тэгээд би сургуулиасаа шилжээд өөр сургуульд орсон. Өөр сургуульд ороод шууд ерөөдөө эмчлэгдэж эхэлж байгаа байхгүй юу? Ингээд орчин нь солигдоод тэгээд ээж маань хүртэл надтай ингээд амар найз шиг ярилцдаг болсон. Тэгээд тэнгүүд орчин нь солигдоод найз нөхдөд нь солигдоод анги хамт олон нь ингээд дажгүй хүүхдүүд болоод ирэхлээр шууд эмчлэгдэж эхэлж байгаа байхгүй юу? Ингээд эргээд яг нөгөө дуртай байсан хоббиндоо дуртай болоо тий дуулж бүжиглээд анги хамт олонтойгоо маазраал тий. Тэгээд ер нь бол хүүхдүүдээс анзаарч хань чухал юм байлээ. Яг шууд аав ээжтэй бол хэлж чаддгүй юм билээ шүү. Тэгээд хүүхдүүдтэйгээ сайн ярилцах нь аягүй чухал юм билээ. Тэгээд өсвөр насны дээр байгаа дүүнэр ч гэсэн зориглоод бас ингээд аав ээжтэйгээ ярилцаад үзсэн дээр шүү. Тэгээд аав ээжтэйгээ илүү ойр дотн ингээд найз нөхөдчийг харьцвал чамд юугаарч туслана. Юунд ч зөвлөгөө өгнө. Тэгээд тийм болохоор би ингээд одоо аюу нээлттэй болсон байх гэж би боддیں۔ Ер нь бол нэг тийм дээрлэхэлтэн дүртэн гэдэг чинь амар. Эрэгтэй эмэгтэй хүн дээр ингээд сэтгэл готрол дээр амиа орлох бодол ингээд хоёуланд нь байдаг. Гэхдээ эрэгтэйчүүд нь илүү амиа орлолт нь илүү амжилттай болдог гэсэн байсан. Тийм судалгаа байт юм байлээ. Тэгээд одоо тэрнээс одоо юу нь ялгаатай вэ гэж би бодонгод эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар одоо сэтгэл готролд орохороо ч юм уу эсвэл сэтгэл готролд яг орох жоохтой ч юм уу ингээд ямар нэгэн байдлаар ингээд нөгөө юмаа гаргачих чаддаг. Уйл нь орилчин, ууралчин ингээд хэдэн мянган үг ингээд ярчин ямар нэгэн байдлаар ингээд нөгөө стресс, сэтгэл готрлаа ингээд гаргахаар эмэгтэйчүүдэд арай илүү байдаг. Тэнгүүд эрэгтэйчүүд нь болохоор ерөөсөө тэгэж эмэгтэйчүүд чиг ингээд яв гэж ярихгүй шүү дээ. Тэгээд нөгөө ингээд дотроо хамаг юм хадгалаад тэгээ гадагшлуулж чадахгүй явсаар байгаад тэгээд эцсүүлд нь одоо ямар нэгэн тусламж авч чадахгүй байсаар хагаад ингээд амиа орлох үйлдэл нь амжилттай болдог гэж л би ойлгосон. Эмэгтэйчүүд сэтгэл готролд орох нь их байдаг тохиолдол нь болохоор юу гэдэг юм бэ? Төрсний дараах сэтгэл готролд эмэгтэйчүүд хүртэх нь их байд юм байна. Ингээд эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл готролд орохороо ингээд амиа орлох бодол орж ирдэг гэж байгаа юм. Тэгээд эсвэл одоо нөгөө би тэд ярьдгаар нөгөө хүүхдээ голох гэд тэгдэж штэ. Яг тийм сэтгэл готролд орсон ээжүүд бол бас тийм тохиолдол бас байд юм байна. Тэгээ үнэхээр ингээд өөрөө хүүхдэд амар хайртай хэрнээ ингээд зүгээр ингээд үлдээгээд үхээд үгүй гэсэн бодолтой болд юм байна. Хүмүүс ч ингээд шараад нийсдэгцэн имлэг гэхээр ингээд айгүй буруу ойлголттой юм билий. Бүр ингээд учир зүггүй амар галзуу хүмүүс л байдаг л гэж бодд юм шиг байгаа. Зүгээр ингийн одоо зүгээр ингээд бид эд ч гэсэн очоод цаг аваад үйлчлүүлээд онцлогоо хийлгүүлээд зөвлөгөө авах боломжтой. Тэгээд ер нь бол ингээд зүгээр л бодчих. Зүгээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв. Тэ? Зүгээр л сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв гэдгээр нь л бодчих. За сэтгэл готрол гэдэг ийм сэдв сонгоод авсан ч амар хүнд хэцүү сэдв байна. Би ч бас өмнө ингээд сэтгэл готролд орох гэсэн байгаа байхгүй юу ингээд. Орох гэсэн байгаагаа тухайд бол мэдээгүй л байсан байгаа байхгүй юу. Надаа ийм хоёр тохиолдол байгаа. Нэг нь яг ингээд сургуультай дээрлүүлжсэн. Нөгөөх нь ингээд бүр жоохон хэцүү сэтвэлтэй би энэ тухай ярмааргүй. Надаа амар хүнд тусдаг болохоор. Тэгээд тийм болохоор энэ тухайстай дахиад ярихгүй байгаа. Амар хүн санагдчихэв. Яг ингээд ярьж байгаа хувцастаа бол ингээд шууд ярьж байгаа сэдвээсээ ингээд мэдхгүй ингээд яг энэ сэдвийг ярьсан чинь ингээд дагаад шууд ингээд сэтгэл санаа сонирн болж ирсэн. Зөв шууд нэг өмнөх явдлууд бодогдоод. Асуудлыг бүр хөндрүүлэхгүйгээр хэцүү санагдаж байгаа бол зөвлөгөө авах хэрэгтэй хүнээс нь бас зөвлөгөө авсан нь зүгээр юм байна гэж бас би бодлоо. Та нарч бас хэцүү санагдаж байвал зөвлөгөө аваад үзээрэй. Онцлуулаад үзээрэй гэж бас хэлье. За тэгээ миний өнөөдрийн мэдлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн мэдлэгээр уулзлаа. Баярлалаа.